Сүрэнгээс асууя. Бас хамгийн их нийтлэг нэг ирсэн асуулт байна. Энэ нь юу гэхээр эцэг их багш нар хүүхдийн эрхийг хамгаалахдаа хууль зүйн ямар мэдлэг ойлголт нь хамгийн их дутмаг байдаг вэ гинэ. Бид нар хүүхдэд хамгаалж ийн л гэж боддог. Гэтэл өнөөдөр бид нар өмгөөлөгчийн төвшөнд очсон ийм кейсүүд бас зөндөө байдаг. Тийм учраас өнөөдөр яг энэ хуулийн ямар ойлголт нь дутмаг болоод бид нар энэ төвшөнд ирчээд байт юм бэ? За одоо ингээд таны одоо асуусан асуултанд хариулъя. За ерөнхийдөө бол ямар алдаа гаргаж байна вэ гэдэг нь яг тал дээр ямар мэдлэггүй, ямар ойлголтгүй байна. Тийм. За хүүхдийн эрх гэж яг юуг ойлгохыг бол сайн мэдэхгүй байна. Эрх гэдгийг бол нэг дур зоргоороо одоо авирлах гэж ойлгож байна. За эсвэл одоо хүүхдийн үл тоомсорлох байдал гаргаж байна. За хүчирхийллийн хэд хэдэн хэлбэрүүд байна. За нэгдүгээрт бол бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны, за мөн одоо үл хайхрах болон бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүд байна. За үл хайхрахыг бол би төлхөө ярив. За ер нь бол надад ирж исэн кейсүүд өсвөр насны хүүхдээс үлдгэсэн хэрэгүүдээр би нэлээдгүй өмгөөлийн үйлчлэгээ үзүүлээд явсан. За энэ дээр бол ямар тохиолдолд хүүхдүүд ихэвчлэн гэмтрэг зөрчид холбогдоод байна үгтэй зэрэг хүүхдээ буруу эрхлүүлдэг. Буруу эрхлүүлснээс болоод ангийнхаа найзтайгаа буруу харьцдаг. Үүний улмаас тухайн найздаа гэмтэл учруулдаг. Гэмтэл учруулаад тухайн гэмтэл нь хүнд ангиллын хэрэг байж таарад шүүхээр орж яаш итгэж байгаа асуудлууд байна. За уул нь бол одоо анх удаа хүнд ангиллын гэмтрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг бол ялах хойшлуулах зохицуулт байгаа эрүүгийн хуульд. Гэсэн хэдий боловч тухайн нийгмийн гэмт хэргийн аюулын шин чанар хэр хэмжээ зэргийг бол харгалзаад шүүхээс бол эхний удаа яаш шийтгэж байна. Явуулж байгаа тохиолдол байна. За энэ тохиолдолд давцаалах шатны шүүхэд муу адил би хандсан боловч анхан шатны шүүхийн шийдэх тогтоолыг хэвээр үлдээгээд ингээд 20 ялын хэвээр нь үлдээсэн. За би мэдээж хүүхдийн эрхийн конвенц болон зэргийг бол баримтлаад улсын дээд шүүхэд бол хяналтын гомдол гаргасан. За улсын дээд шүүхийн зүгээс яг энэ бодит кейс шүү. Гэхдээ хүүхдийн нэр бол бусад зүйлийг бол нууцлах ёстой. Ингээд бол дээд шүүхээс тухайн хүүхдийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас одоо 20 ялыг тухайн одоо эдлүүлсэн 20 ялыг хойшлуул шийдвэрлэж ингэж гаргаж ирсэн тохиолдол байгаа. Тэр энэ дээр би юу хэлэх гэдэг вэ гэхээр зэрэг эцэг эхчүүд нэгдүгээр бол ээлжинд хүүхдээ буруу эрхлүүлж байна. Үүнээс шалтгаалаад ангийнхаа найз төгтөө бол буруу байдлаар харилцаж байна гэж байгаа. Тийм. Гэхдээ зэрэг бол хүүхдийн эрх гэдгийг дур зоргоороо авирлах биш гэдгийг бас ойлгохгүй байна. Үл хайхрах дээр бас нэг зүйл хэлж болох үстгэлж. За үл хайхрах дээр бол бэлгийн хүчирхийллийн хохирогч бол октод их болж байна. Эцэг их нь хайхардгүй өөрөөр хэлбэл ар гэрийн хараа хянцуул ээж аав нь архины хамааралтай магадгүй одоо тэр октодын ялангуяа зарим тохиолдолд бандрын эдэж жоо хүмсэл зүөх наад захын амьдралын хэрэгцээг бол хангаж чадахгүй энэ хүсэл байдалтай уялдаад октод ихэвчлэн бэлгийн хүчирхийллийн хохирогч бол цаашлаад хүн худалдаалах гэмтрийн хохирогч болдог. Эмзэг байдлыг тухайн этгээдүүд далиндуулдаг. За ийм одоо нөхцөл байдлаар бол илэрж байна. Одоо яг бодит кейсүүд бол байгаа. Тийм. Болсон.